Дан та 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 та. Дан та 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 та. Дан 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 дан. Альмас Movie Guide. Хүйтний өвч цаашилж хүүхний гоё наашлсаар л шүү тий. Iron-ы нөхөж Arya MVP болсон спойлероор мэдчихлэнгээ. Цагдаагийн ерөнхий газраас явуулж буй зөв тусгал хөдөлгөөнийг дэмжиж Альман The Pursuit of Happiness гэх гайхалтай киног ярихаар бэлтлээ. Сан Франциско хотын хаан ихтэй жижигхэн түрээсийн байранд Крис гээд нэгээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан юм байна л та. Хэдэн сарын байрны түрээс зогсоолгүй газар машина тавиад ачуулсан бөөн торгуул бүр хүүгийнхаа цэцэрлэгийн төлбөрийг ч түлж дийлэхгүй. Ямар сайн да хямдаар нь хятад цэцэрлэгт өгөхөвтэй. Опа нар нь ятуу. Эхнэр нь угаалгын газарт 2 ээлжээр ажилладаг. Харин манер өөрөө зөөврийн яснаас сэргижилж чалгадаг аппарат зарж бор хомгоо болгодог юмсан. Гүй яах вэ? Чаавс цуглуулсан хамаг мөнгөөрөө баахан аппарат бөөндөж аваад. Одоо өстө бүгдийн заралт цөм баяж чинь дараагийн 1000 баяр болно гэж бодсон чинь ташин шав. Хинч тоож авахгүй бүр арга ядаад эмнэлгээр явж эмч болгонтой уулзал ахаа хичээнийг авчиж хүү гэсэн чинь наадах чинь арай үнэтэй маа гэл. Мяалаад авдгүй. Энэ хооронд эхнэр нь бүлхөө нөхрөө хараад өрөвдөөл, үглээл, загнаал, уйлж дуулаад бүр залхацсан. Ганц хүүгээ бодоол хамт үйдэг. Тэгэл нэг өдөр манай хүн зарагддгөө аппарата барайл зам дагуу явж исэн чинь часуулан Ферраритай залуу машина парклж байгааг хараад шүлсээ залгаал пэ гонч сумлаа минь. Өөрөө хаана юу хийх юм бэ гэсэн чинь нөгөөх нь би брокер. Тоондоо сайн хүнтэй харьцаж чаддаг байхад л брокер болох easy штэ гэдэг юм байгаа зү. Крисийн нүдэнд гэрэл асаал гэртээ очиод эхнэртэй хэлсэн чинь чи бит хоёрын брокер болно гэж юу бахав. Нэртэйг нь сансрын нисгэгч болчооч гэл хуг доош нь хийдгийн. Манер шантрахгүй маргааш нь нөгөө компани руу очил яг орох гэсэн чинь нөгөө лайта аппарата бариад оролттой нь биш. Удамжинд дуулж байсан хүн түр харж байгаа чи би удахгүй гэл мөнгө атгуулал ордгийн. Ороод CV-гээ өгөөл яг сайхан ярилцчихсэн чинь нөгөө хүүхэн чи аппаратыг барьцсан гүйждэм байгаа зү. Хүүш навшаа хүний мөгөөч гэл араас нь гүйгээд нөгөөх нь метронд суугаад зүхтцсан. Манер гар хоосон гэртээ ард азгүй тах. Тэгэл маргааш бас л нөгөө дөрвөлжингөө барьцсан брокерийнхоо компани өмнөр алхачихсан чинь бүртгүүлэгтээ танилцсан нөгөө ахтай таардیں۔ Үгүй сайн байна уу та. Танаа сургалтанд суух гэсэн чинь би заавгүй байна. Нэг тийш явах ажилтаа гэ. Крис бүр хараант нь өртчих гээд хүүш би бас тийш явна шүү дээ. Дундаа таксид чи гэл явдаг. Нөгөө дарганцар нь шоо барьчаал үзэж тараал эвлүүлж чаддгүй. Крис али би нэг эвлүүлдэг үе гэсэн чинь. За чи чадахгүй. Хэн чадчих байгаа юм чи. Нөгөөх нь шоконд орсон. Тэр чихтэй таксиныхаа мөнгөг өгүүлэхгүй буучдیں۔ Мөнгөө Крис юу таксинд мөнгө өгөх мөрдгий байгаа зү. Хар хурдаараа зүхтаал нөгөө санжигсан хайрцага метронд суух гэж байгаад алдчихнаа. Бөөр гэртээ арай гэж ирээд харсан чи эхнэр нь би ганцаараа л ажиллах юм. Боли төвчихгүй гэж дэлб уурлал хамгийн мах хуу хамаад Нью-Йорк руу явцсан байгаа юм чи. Яаж дарамтлж байгаа дуусаа бүх юм давхи. Бүцээ. Уушаа. Гэд утсан дуграал өдрийн дарганцран залгаад. За чи нөгөөдөр ирээрэй. Манай нарийн бичгийн дугаар руу залгах гэлтийт. Хүүгээ цэцэрлэгээс нь аваад хүү минь. Бүх зүйл сайхан болноо. Чи би хин жаргалтай байна. Аавтайгаа хамт амьдрын бил. Хүүгээ хөтлөөд гэрийн зүг гэдэг гот. Маргааш нь гэртээ засвар хийж байсан чинь гинт цагдаа нар ирэл. Машин ачуулсан төлбөрөө түл. Үгүй бол саатуул гэл ачаа явчтээ. Нэг шөнө улсын хамгаалтанд хоноод өглөө нь хүмгүй нөгөө компани руугаа гүгэл очдөг юм байна. Нүүрээрээ дүүрэн будаг нэлцсэн ярилцлаганд оруулах хамаг үнэ хэлэл цалингүй дадлага хэр боллоо. Тэгэл хүүтэйгээ хамт цагс тоглонгоо ярилцдаг. Хинч чамд юу гэж хэлсэн байсан битгий тоо. Чи юу ч хийж чадна. Түүнийгээ бусдад үзүүл. Чамд мөрөөдөл байгаа бол түүнийгээ хамгаалж сур. Юу ч хийж чаддгүй хүмүүс мөрөөдлийг чинь үгүй хийдэг юм шүү хүмүүс гэл хэлдэг. Түрээсийн байрнаасаа хөөгдөөд хүүгээ аваад мотелд амжсан. Сургалтанд чиглэж манер амьдралын өгсөн ганц боломжийг алдчихгүй тулд бүх хүчээрээ хичээж байгаа юм чинь. Тэгэл нэг өдөр арай гэж нэг юм гэрээ хийх болоод нөгөө гайтай алгуулсан цагаан хайрцгийг нэг гудамжны бөбөөч барьцсан тууж явдгийг. Манай хүн араас нь гүйж угаал машин бүргүүлээд нэг гутлаа алдчих. Гэрээ хийх ганц боломжийг алдсан юм чинь. За гэрт нь очиод уулзчих гэж бодвол амралтын өдөр гэрлөө нөгөө хайрцагч ирээл хүүгээ дагавлаад очиод уулзтал. Ийм хоолор чи яахсан? Завтаа явж ивэл хөл бөмбөг үзэх үү? Би хүүтэйгээ явна гэл хамт яваа зөндөө томчуудтай танилцчихав. Гэртээ ирээл шуудангаар шалгатал банкнаас та төлбөрөө төлөөгүй учраас таны хадгаламжнаас мөнгө авлаа гэсэн захиа бэж идэв. Манай хүн чи хаашаа харж уйлахаа мэдгүй хаанаас мөнгө олох вэ гэл гэлдэрч явтал нөгөө бөбөөчтэй ахиа таардаг. Нөгөө хайрцгаа шууд булаад явал баахан цэвэрлэж эмчтэр очиод зарах гэсэн өнөөх нь ажиллахаа болцсон. Үнэн бүтлгүй.
Бүтэлгүй новш юм да. Тэгэл уурлал мотел руугаа очих гэтэл мөнгө төлөөгүйгээд хамаг юм нь гаргаад хайцсан байгаа юм чинь. Очих газаргүй болсон байна. Хоёр метроны буудлын дээр очиод Крис бяцхан хүүгийнхээ сэтгэл тол пиж хөвийгээд хүүгээ сатуулж хамт тоглож байгаа. Зайл гаргаж 0-д баахан 0-ын цас дэвсээд хоноглоо. Ер нь нэг тийм үг байдэн штэ. Уйдгараар дүүрэн ордноос жаргалаар дүүрэн овооход эргэж. Яах учраа олохгүй явж байтал сүмд гэр оронгүй хүмүүсийг хоноглуулдаг гэдгийг сонсоод очтол хаан банкнаас амар уучртай. Хэд хоног сүмд тайван хоноглож, шүн сарны гэрэлт хичээлээд автаж шалгалтандаа бэл. Маргааш нь нөгөө амь тэмцэн бэлдсэн шалгалтаа өгчөөд явж байтал дарга нь төрөвчөө мартцсан гэд байсан $5 аваад явчтیں۔ Бүр ямар ч мөнгөгүй болсон байхад чинь. Сүмд хонох гэтэл бүх өрөөнд дүүрсэн хүн авахгүй гэл. Хөөх хэмээн цусаа хүртэл хандивлаж хідэн цаас болгоод нөгөө эвдэрсэн аппаратныхаа гэрлийг аваад сүмд сольж засаад арай гэж зарж мөнгөтэй бол. Мөнгөтэй болсон хүмүүс чинь буудалд хонж сайхан амарч далайн хэрэг дээр очиж хүүтэйгээ хамт цагийг өнгөрөөд юм байгаа зү. Компани дээрээ бүгд хариугаа хүлээгээл Криси ээлж болж ороход бид чамайг ажилд авахар болсон гэдгийг сонсоод өөрийн ирэхгүй нулимсан нурсаж гүйж гараал хүүгээ очиж тэврээл кино мандастг юм да. Эр хүн тугч барина, туулж хариулна гэж. Яаж ч зовж зүдэрч, гудамж мэтэрлэж, лааз өшгөлсөн ч гэсэн Крис хүүгээ орхилгүй, жинхэнэ үлгэр дуурал болсон сайн эцэг байсан. Шаргуу ухаалаг хөдөлмөр үргэлж амжилт авчирдаг гэдгийн нэг тод жишээ энэ байна да. Хэрв таны дэргэд цав цагаан самбар шиг хүүхэд гэдэг бяцхан хүн байгаа бол та хүүхэдтэй зөв тусгал болоорой. Хүүхэд таныг биш, та хүүхдээ ойлгох ёстой. Таалагдсан гэж найдаж байна. Эх 7 хоногт Escape Room-ээр уулзцгаая.